Яагаад гэвэл ямар хүнд олох вэ гэдэг юм чинь замбраага алдсан шүү дээ. Тийм учраас энэ чинь тодорхой ямар нөхцөл болзол хангасан хүн хамтын тэтгэвэр авах вэ гэдгийг тодорхойлж өгсөн хуулийн гол санааг авч болохгүй. Хүн насны зөрүүтэй гэрэлж болно. Гэхдээ тодорхой хэмжээгээр хамтын тэтгэвэр авахын тулд тэр одоо үлдсэн хүн нь тэтгэврийн насанд хүрж иж авдаг байх л шаардлагыг тавих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэтгэврийн насанд хүртлээ тэр хүн одоо хань ижлээсээ хойш гав ганцаараа амьдэрсэн бол тэр тэтгэврийг авдаг л байх хэрэгтэй. Харин хань ижлээсээ хойш өөр хань ижлэлтэй болцсон бол энэ их нь өөр хасагддаг байхгүй. Тэгэхээр энийг тэгж томьёолох хэрэгтэй.